Хөөсөн цэг. Машин. Тэгээд өнөөдөр бүтсээ трөглөө. Ойлгож хийх юм байна. Нөгөө өчтөрийн студийн хийсэн төхөөрөмжөөр нэг зүтгэж машина хийвэн дөрөв шүнүүдийг хийн гарган тэрээр хасуулчлаа. Нэг атсан байх. Ураа. Юу цаадасаа нэг өдрөмэн тэгээд бид нар өндөр дрэгд төхнөөс Улаанбаатар үйл ажиллагааныхаа хөөсөн цэцэрлэгээ тэгээд байж байна. За тэгээд тэгээд бид нар яаж хийж байгаа гэхээр энэ төхөөрөмжөөр хийж байгаа. Энд яг 800 1 2 3 4 харандаа 2 саваа орж байгаа. Тэгээд энд бас нэг үйл ажиллагаа болж байгаа нэг тэнд бас сонирхолтой болж байна. Энэ юу гэхээр 3D принтерээр юм хийж байгаа. Юу вэ гэхээр энд одоо нэг нь хэвлэлсэн байна. Энэ лаптосны буудлын идэ гэсэн. Та бүхэн харж байгаа байна. Яг яаж хэвлэдэг вэ гэхээр зөвхөн чон танд авчи заа. Энд яг түүх хийдэн байна. Дамжтай энэ цагаан болохоор хатуу тэгээд энийг нь хоолоогоор дамжуулаад халаагаад ингэж гаргасан харуугаад энд тайлуулаад ингээд бий болгож байгаа юм да. За нэг иймэрхүү юм бол өнөөдөр болж байна. За тэгээд бид нэр дахиад ажилдаа орлоо. Сэглэн. Хөөе. Юу гэж аа? Энд одоо яг Drink Experience 22-нд бол үйл ажиллагааны план гаргав. План авч байгаа. Одоо барах уу? Дуусчихна. Хэрэг хүн ирэх юм? 2 дуу төр. Яа, 2 дуу төрнө. Юу ичнэ гэж бодож байна? Попкорн идэж шít. Попкорн идэж. Попкорн машин. Vorgestellt und gebracht. Und von hier könnt ihr so CDs von Jazzmusik CDs ausleihen. За, тэгэхээр хоёр өнөөдөр өглөөнөөс орой хүртэл нэлээд ажиллаа. Хөөсөн зүтгөө нэлээд зурлалаа. Хөрөмжөөч хийлээ. Видеогаач хийлээ. Энэ шинэ жил орсон би юу найжсан. Тэгээд ерөнхийдөө тийм штэ. Хийх юмаа хийчээд хинжээтэй тоглоход сайхан штэ зараасаа. Гэтэл одоо үе манай Монголын залуусыг яаж вэ? Хийх юмаа хийхгүй биш хинжээ хязгааргүй тоглоод арай штэ монголчууд болоо штэ. Тийм штэ. Зүг байгаа. Гай байгаа. Бичлэг тасгал тоглоё. За, окей.